За OtterBox-ийн шилэн наалтуудыг наах маш амархан. Одоо та бүхэнд шилэн наалтны ангаа яаж наахыг зааж өгье. Утасны шилэн наалт маань өөрөө цаанаасаа ийм зориултын багцтай ирдэг. За энэ дотор нь жижигхэн хайрсан дотор болохоор утасаа арчих тийм зориултын тусгай алчуур байгаа. За энэ болохоор алкоголтой буюу спирттэй алчуур байна. За дараа нь хуур алчуураар арчих тийм зориултын макрофайбер алчуур байна. За мөн ямар нэгэн жижиг тоос шороо байвал хамж авах зориултын наалт байна. За эхлээд дистраллаар нь явуулъя. Эхлээд утасныхаа хэрэгцээг маш олж хэрэгтэй. За энэгээр ингээд энэ тодорхой хэмжээний спиртийг салфетик байгаа. Утсаа арчсны дараа энэ макрофайбер зориултын хуурай алчуураар арчиж өгнө. За үүний дараа утсаа дэлгэснээс нь дахиж барихгүй байжгаад энэ шилэн наалтыг сөхөөд утсаа энэ суурьнд нь байрлуулахдаа энэ хэсгийг нь ингээд жоохон татаж өгнө. Утсаа бүрэн орчихно. За ингээд утас маань орчлоо. Суурьнд орсон байна. Шалгаж үзэн яг тийшээ орж юу. Нэг ингээд шалгаж үзээд яг энэ ховлдоо утас нь ингээд таарчдаг. За үүний дараа дахиад нэг жоохон арчиж үзээд эмийг яаж мэдхүү жижиг сажиг хог байна уугүй гэж шалгаж үзэхийн тулд энэ зориултын наалтаар жижиг сажиг тоос байвал ингэж хамж авна. За үүний дараагаар шилэн наалтны дээр нь байгаа энэ хуулга байгаа. Энэ хуулгыг хуулж аваад за дахиад нэг тоос шалгаж үзье. За тэгээд энэ наалтыг энэ зориултын хийдэг нэг юм ховл байна. За тийшээ хийлээ. Яг ховл ингээд орсон бол энэ голд нь ийм хуруугаараа дарах нэг хэсэг байна. Энэ дээр нь хуруугаараа дарж яагаад энийг ингээд хуулаад авчихна. За ингээд энэ дээрээ хуруугаараа дарсан чигээрээ энийг хуулж аваад тэгээд шилээ зүгээр гараараа энэ хөөгд наачин тал тийш. За ингээд бэлэн болчихно. Ингээд таны утас OtterBox-ийн Trusted болон Alpha эсвэл Amplify гэсэн 3 зэрэглэлийн шилэн наалтны алгоритмс наасан болно. За дээрэс нь алчууртай гараараа нэг дараад. За ингээд таны утасны дэлгэц маш сайн найдвартай хамгаалалтай боллоо.